Сайн мэцхан үзэгчдээ Тэнгэр телевизийн гадаад мэдээний тайм хөтөлбөр эхэлж байна. Би та бүхэнд энэ 7 хоногт олон улсад болсон чухал үйл явдлуудыг багцлан өргөхөөр бэлтгэлээ. За Орос-Украины дайнтай холбоотой хамгийн сүүлийн мэдээллээр өнөөдрийн тайм хөтөлбөрийг эхлүүлье. Орос улбаны улс Америкийн нэгдсэн улсын зуучилж байгаа дайныг зогсоох тухай яриа хэлэлцээг чухалчилж авч үзэж байгаа гэдгээ мэдгдсэн ч албан хэлэлцээрт хүрэх болоогүй байгаа гэж мэдгдлээ. Тодруулах юм бол Орос улбаны улс Украинд томоохон буулт хийхгүй гэдгээ мэдгдсэн юм. За энэ талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлсэн бөгөөд хэлэлцээр хийх үйл явц урагштай байгаа гэж хэлсэн. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп 28 заалт бүхий дайныг зогсоох төлөвлөгөөг танилцуулсан бөгөөд Америкийн талаас Стив Виткоф гэх хүнийг хэлэлцээ хийлгүүлэхээр Орос руу явуулж байна. За Стив Виткоф нь үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг хүн бөгөөд түүнийг Трамп хэлэлцээ хамгийн сайн хийж чадах хүн хэмээн томилсон юм а. Трампын санал болгож байгаа энэхүү төлөвлөгөөний тухайд Украин болон Европын холбооны орнуудад таалагдахгүй байгаа гэж хэлж болно. За учир нь энэ төлөвлөгөөнд Украин 4 жилийн турш байлдаж байгаа газар нутгийнхаа хэсгээс Оросын холбооны улсад өгөх. За цэрэг зэвсгийн хүчнээ багасгаж хязгаарлах, мөн НАТОд элсэхгүй байх зэрэг Оросын талын шаардлагыг төлхөө хангасан гэж үзэж байгаа юм. За тиймээс зарим заалтыг өөрчлөх тухайд ажиллаж байгаа гэж Америкийн талаас мэдээлсэн бөгөөд Дональд Трамп энэ үйл явц ч гэсэн урагштай байгаа гэж хэлсэн. Гэхдээ дайныг дуусгах амархан гэж бодож байсан ч тийм биш байсан бололтой. Гэхдээ урагштай байгаа гэж тэрээр цагаан ордноос мэдээлэл сэтгүүлчдэд хүргэхдээ онцллоо. За харин нөгөө талд Оросын холбооны улсын гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков Оросын холбооны улс гол заалтуудыг өөрчлөх бодлого байгаа буюу Оросын холбооны улсын байр суурь өөрчлөгдөхгүй гэдгийг хэлсэн. Улмаар Оросын холбооны улс Трампыг төвчээргүй олон тал руу хөдөлсөн нэгэн хэмээн үзэж төлөвлөгөө өөрчлөх асуудлаар албаар удаж хариу өгч өөрсдийнхөө байр суурийг хамгаална гэж шинжээч дүгнэж байна. Өөрөөр хэлэх юм бол энэ бүхэн Оросын холбооны улсад биш Украинд илүү дарамт болно. Оросын холбооны улс ялахын тулд энэ хэлэлцээрийн үйл явцыг зориудаар удаашруулна гэж үзэж байгаа юм. За Украиний ерөнхийлөгч Володимир Зеленский энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд зарим эсэргүүцэж байгаа заалтууд дээр Трамптай ярилцахад бэлэн байгаа гэсэн бөгөөд энэ асуудалд Европын холбооны гишүүдийг мөн оролцуулах хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл зөвхөн Трамп Оросын холбооны улс Украин гурвын хооронд биш Европын холбооны оролцогч талуудыг бас оролцуулах хэрэгтэй гэж үзэж байгаа. За харин Европын холбооны гадаад харилцаа аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дэд төлөөлөгч Кая Каллас Оросын холбооны улс дайныг зогсооно гэсэн ямар ч баталгаа байхгүй байгаа бөгөөд эсрэгээрээ Оросын эсрэг хориг арга хэмжээгээ улам нэмэгдүүлж мөн Украинд үзүүлэх тусламжаа сайжруулж нэмэгдүүлэх хэрэгтэй гэж мэдгдсэн юм. За хэрвээ Оросын холбооны улс дайн зогсооход үнэхээр л оролцох гэж байгаа юм бол зарим маргаантай энэ заалтууд дээр маш тодорхой тайлбар өгч хамтарч ажиллах ёстой гэж үзэж байгаа ч. Энэ нь Оросын холбооны улс зарим заалт дээр бууж өгөх шаардлагатай болж байна гэсэн. Хамгийн гол нь Оросын холбооны улс дахиж дайрахгүй байх ийм баталгааг бий болгох ёстой гэж Европын холбоо үзэж байгаа юм а. За энэ бүхнийг болж байгаа хооронд харин дайны талбарт халдлагууд үргэлжилсээр байна. Тодруулах юм бол Украины өмнөд засгийн Запорож хот руу Оросын холбооны улс нисгэгчгүй онгоцоор дайрсны улмаас нэг шөнийн дотор 50 гаруй барилга байшин сүйдэж 19 хүн гэмтэж өртжээ. Харин Оросын холбооны улс орон даяар Украины 33 нисгэгчгүй онгоцыг буулгаж авснаа мэдгдсэн. За Украин Оросын холбооны улсын баруун хэсэгт байрлах Чепоксари дахь станцыг онилж байгаагаа хэлсэн бөгөөд энэ нь Оросын баллистик буужиг үйлдвэрлэх гол төв болдго юм байна. Дараагийн мэдээллийг хүргэе. Хонконгийн Тайпо дүүрэгт байрлах 8 блок хороололд 5 гарагт түүмэр гарч олон улсын анхаарал татсан ийм хэрэг болж байна. За Баасан гарагийн өглөөний байдлаар энэ гал төмрөөс болж нас орсон хүний тоо 94 болж шархтагсдын тоо 80 хүрсэн байна. Энэ хороололд нийт 4600 гаруй хүн оршин суудаг бөгөөд гал гарах үед хичнээн хүн дотор байсан нь тодорхойг байгаа юм. За тиймээс одоогоор сургаггүй алгасан хүмүүсийн тоог тодорхойлоход төвөгтэй байгаа. Гал гарснаас хойш 12 цаг өнгөрсөн ч гэсэн унтраахад төвөгтэй байсан бөгөөд гал командынхан байрууд руу нэвтэрч чадахгүй байсан гэдгийг мэдээлсэн. За харин өнөө өглөөний байдлаар галыг ямартайч барьж чадсан бөгөөд 8 байрны 7-д нь гал авалцсан юм. За гал унтраах ангийнхан бүх байруудыг шалгахаар ажиллаж байгаа. Харин гал чухам юунаас болж гарсан тухай асуудал ихээр хөндөгдөж эхэлсэн. За тус хорооллын гаднах фасадыг нь янзалж исэн бөгөөд хулсан шат болон ногоон ургамлаар хучсан энэ фасад болгон бүрхсэн байдалтай байсан. За улмаар эдгээр нь гал улам газар авч хурдан хугацаанд гал тархахад нөлөөлсөн гэж урьдчилсан байдлаар таамаглаж байна.
За дэлхийн хамгийн өндөр хот гэгддэг Хонконгод хулсан шатаар байруудыг фасад хийх нь түгээмэл бөгөөд зардал бага. Дээрээс нь байгаль дээлтэй гэж үздэг. За хэдийгээр хулсан шат нь Хонконгийн барилгын уламжлал маягийн соёл болсон байсан ч гэсэн сүүлийн жилүүдэд шатамхай. За дээрээс нь амархан илэгдэх байдал нь шүүмжлэлт өртөх болоод ирсэн юм. Хонконгод барилгын аюулгүй байдлын хувьд маш сайн туршлагатай, барилгын дүрм журмыг сайн мөрддөг. За мөн өндөр чанартай байгууламжуудтай учраас ийм төрлийн гамшиг тохиолдох нь маш ховор үзэгдэл. За хулс бол маш шатамхай материал. Тиймээс ялангуяа Хонконгод хуурай цаг агаартай улирал эхэлсэн энэ цаг үед хулсан фасадууд дээр нэг л гал авалцах юм бол маш хурдтай тархна гэдгийг шинжээчид хэлж байгаа юм. За одоогоор энэхүү хэрэгтэй холбогдуулан барилгын компани 3 захирлыг баривчилсан байгаа бөгөөд гал алдахаас урьдчилан сэргийлэх боломжтой байсан гэж иргэд үзэж шүүмжилж байна. За энэхүү хэрэг нь Хонконгийн сүүлийн хэдэн 10 жилийн түүхэнд хамгийн том гамшиг болж байгаа гэдгийг олон улсын хэвлэлүүд тодтогч байгаа юм. За улмаар Хонконгийн засаг захиргаанаас зохион байгуулах гэжсэн бүх арга хэмжээ тоцлогдож Хонконгийн уламжлалт гэрлийн шоу мөн тодорхойгүй хугацаагаар зогссон байна. За Хонконгод K-pop-ын хамгийн том шоу болох Mama Awards-ын улаан эвсний ёслол мөн болох гэж байсан нь ийхүү тоцлогджээ. За Паблам тэргүүтээ олон улсаас ч гэсэн Хонконгод эмгэнэл илэрхийлж тусламжийн гараа сунхаа эрх баригчид илэрхийлж эхэлсэн байна. За барилгаас гарч чадсан Хонконгийн иргэд харин 3 дахь өдрөө ийхүү өнөөдөр угтаж байгаа бол одоо болтол олдоогүй. За эсвэл цогцсон олдсон оршин суугчдын ар гэрийнхэн энэхүү хороолол цугларч таних үйл явц явагдаж байгаа юм байна. За Хонконгийн засаг захиргаа галд автсан өрх тус бүрт 10,000 Хонконг доллар буюу 1300 Америк долларын тусламж үзүүлэхээр болжээ. Малайз улс эх оноос эхлэн 16-аас доош насны хүүхдүүдийг цахим сүлжээ хэрэглэхийг хориглохоор болж байна. За тус улсын харилцаа холбооны сайд Фами Фазил Австрали болон бусад улсын ижил төстэй зохицуулалтыг судалж байгаа гэсэн бөгөөд энэ нь хүүхдүүдийг цахим дээрлэхэлд залилан болон цаашлаад хүүхдийн хүчирхийллээс сэргийлнэ гэж үзжээ. За энэ ажилтнанд цахим платформуд харин хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаа гэдгээ тэрээр хэлсэн юм. Цахим сүлжээний хүүхдэд үзүүлэх хор нөлөө сүүлийн жилүүдэд дэлхийд дахны санааг зовоох томоохон асуудал болсон. За Америкийн нэгдсэн улсад гэхэд TikTok, Snapchat, Google болон Meta зэрэг томоохон групп платформуд сэтгцэд нөлөөлсөн хэрэгээр шүүхэд дуудагдах тохиолдол цөөнгүй гарсан. За Австралийн тухайд эх сараас эхлэн цахим платформуд 16-аас доош насны хэрэглэгчдийнхээ хаягийг идэвхгүй болгон хааж эхлэх юм байна. За энэ туршлагыг нь харин Франц, Испани, Итали, Дани, Грек зэрэг улсууд мөн судалж ижил төстэй арга хэмжээ авч эхэлжээ. За Малайзын хөрш Индонез улсын хувьд цахим сүлжээ хэрэглэх насны доод хязгаарыг тогтооно гэж байсан ч арай үүнийгээ хөнгөвчилж технологийн платформуудыг сөрөг контентуудаа шүүж насны хязгаараа маш сайн зааж өгөхийг үүрэг болгосон байгаа юм. За Малайз улсын хувьд сүүлийн үед цахим платформ компаниудад тавих хязгаарлалтаа нэмэгдүүлж арьс сүнг, шашин шүтлэг, хаант засаглалтай холбоотой мэдээллүүдийг шүүдэг болсон. Улмаар 8 саяас дээш хэрэглэгчтэй платформ болон харилцаа холбооны сүлжээнүүд үйл ажиллагаа явуулахын тулд зөвшөөрөл авах шаардлагатай болсон билээ. Эдинбургийн их сургуулийн хийсэн судалгаагаар жил бүр 300 сая хүүхэд технологид суурилсан хүчирхийллийн хохирогч болдго юм байна. Тодруулах юм бол дэлхийд өнгөрсөн жилийн байдлаар 8 хүүхэд тутмын нэг нь зөвшөөрөлгүйгээр хүчээр нүцгэн зураг бичлэгээ хуваалцахад хүрсэн байгаа юм. За нэг ялангуяа хиймэл оюун хөгжиж байгаа энэ цаг үед хиймэл оюун ашиглан насан туршаагүй хүүхдийг сүрдүүлэх гэм тэрэг мөн хурдцтай өсөж байгаа гэдгийг шинжээчид анхааруулж байна. Дараагийн мэдээллийг хүргэе. За Нийтэг улсын агаарын бохирдол хүүхдүүдийнх нь эрүүл мэндэд ноцтой занал хийлэл болж байгаа гэдгийг олон улсын хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Тус улсад PM2.5 нарийн ширхэг тоосон цэргийн хэмжээ 300-аас 400-ийн хооронд хэлбэлцэж байна. Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тооцоолж гаргасан зохис хэмжээнээс даруй 20 дахин илүү буюу маш хортой байгаа юм. За PM2.5 нь 400-аас дээш байх юм бол хүүхэд болон хөгшчүүдэд маш аюултай гэдгийг шинжээчид анхааруулж байгаа. Нийтэг улсад энэ нөхцөл байдлаас болоод эмнэлгийн ойчир дараалал ачааллаа дийлэхгүй болсон гэдгийг орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байгаа юм. За нийтгийн хойд хэсгээр агаарын бохирдол илүү байгаа бөгөөд энгийн үедээ эмнэлгийн ачаалал 20-30% байдаг бол энэ үеэр 70% болж өсдөг байна. Нийтгийн засгийн газраас угтаа жил бүр агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ авахар хичээж ажилладаг. Тухайлх юм бол барилгын ажлуудыг зогсоож бохирдол ихээр ялгаруулдаг машин тээврийн зорчих эрхийг нь хүртэл хязгаарладаг. За энэ жил харин хиймлэр бороо оруулах гэж үзсэн ч амжилт олж чадаагүй. Агаарын бохирдлоос үүдэж бага насны хүүхдүүд уушигны өрөвсөлтэй гэж оночлогдох нь ихссэн гэдгийг эмчнэр хэлж байгаа. Улмаар тухайн хүүхдүүд идэгсэн ч гэсэн
байн хүчил төрөгчийн аппарат зүүж амьдрах шаардлагатай болж байгаа. Зэнэтийн засгийн газраас хүүхдүүдийн энэхүү өвчлөлтийг бууруулахын тулд гадаах үйл ажиллагаа, спорт, тоглоомын үйл ажиллагааг цуцалж бага ангийн хичээлийг цахимаар оруулах шийдвэр гаргасан. Зэнэтийн нийгмийн томоохон хэсгийг ихэнх хэсгийг бүрдүүлдэг ажилчин анги болоод түүнээс доош давхаргийнхан энэ өвчлөлт хамгийн ихээр нэрвдэж байгаа юм байна. За тэд түлж амьдрах нь түгээмэл байдаг бөгөөд агаарын бохирдолд энэ нөлөөлдөхөөс гадна машин тээврийн ялгаруулж байгаа утаа хийгээд агааржуулалт муу зэрэг нь агаарын бохирдлын гол шалтгаан болдгийм байна. За эмчнэр бага насндаа уушигны өрөвслөөр өвчлөх нь ирээдүйд тамхи татдаг хүнтэй ижил уушигны өвчлөлтөөр өвдөх магадлал улам өндөр болдгоо гэдгийг анхааруулж байна. За эцэг эхчүүдийн хувьд засгийн газрын гаргаж байгаа шийдвэрүүдийг янз бүрээр хүлээж авдаг ч гэсэн үүнээс өөр арга байхгүй гэж үзэж байгаа талаар BBC агентлаг сурвалжилжээ. Хөтөлбөрийн төгсгөлд өгдөг та бүхэнд дэлхийн иргэн тойронд болж байгаа бусад үйл явдлыг товчоор үргэе. Америк нэгдсэн улсын нийслэл Вашингтонд үндэсний гвардийн 2 албан хаагч зэвсэгт этгээдийн халдлагад өртсөн хэрэг гарлаа. Албаныхан энэ хэргийг урьдчилан төлөвлөсөн халдлага байсан гэж үзэн шалгаж байна. Үндэсний гвардийн цэргүүдийн биеийн байдал хүнд байсан бөгөөд эмнэлэгт яралтай өргөгдөжээ. Америк нэгдсэн улсад орон даяар цэргүүдийг байршуулад байгаа энэ цаг үед энэхүү хэрэг гарсан бөгөөд Трампын засаг захиргаа гэмт хэргийн эсрэг цэргүүдийг байршуулад байсан юм а. Бүгд найрамдах Итали улс өвлийн олимпийн наадмыг 3 дахь удаага зохион байгуулах гэж байна. За энэ 7 хоногт Милан Кортинагийн өвлийн олимпийн галыг асаалаа. Олимпийн бэлтгэл ажлын тухайд зардал нь хэтэрсэн, барилгын ажил саатал зэргээс шалтгаалan доголдолтой байгаа хэрэглүүд мэдээлж байгаа. За олимпийн тухайд эх оны 2 дугаар сарын 6-наас 22-ны хооронд болох юм а. Кембриж их сургуулийн эрдэмтэд хүний өсвөр нас 9-өөс 32 нас хүртлээр бага наснаас өсвөр насны явц хэлбэлцдэг тухай судалгааны дүгнэлтэнд хүрснээр нийтлэлээ. За тэд энэхүү дүгнэлтэнд хүрэхийн тулд 4,000 хүний тархины үйл ажиллагааг тусгай техникээр судалсан байгаа. За энэ судалгааны үр дүн хүний сэтгцийн эмгэг, зүнх үйл явц, амьдралын явцад яагаад өөрчлөлтийг олж мэдэхэд туслана гэж үзэж байгаа юм. Таиланд улсад сүүлийн хэдэн 10 жил үзэгдээгүй их хэмжээний хурд тундас орж зарим хэсэгт их хэмжээний үерт давтаж 30 гаруй хүн нас оржээ. За хамгийн их нэрвэгдсэн газар бол Хатиа гэх хот юм. За үер 10 мужид болж 2 сая гаруй хүн нэрвэгдсэн байна. Маш олон хүн тусламж авч чадлагүй тухайн байсан газартаа одоо хүртэл гацсан хэвээр байгаа гэдгийг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Үзэгч та бүхэнд Тэнгэр телевизийн гадаад мэдээний тайм хөтөлбөр хүрлээ. Дараа 7 хоногт уулзлаа. Түр баяртай.